Эрдэнэт сайдд баяр хүргэе. Тэгээ би нэг 3 зүйл дээр танд бас өөрийнхөө санаж бодож байгаа зүйлээ захиж хэлье гэж бодож байгаа. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд богинохон хугацаанд ч гэсэн Монгол улсын санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд бид бас хамт ажилласан. Энэ санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх олон ажлуудын эхлэлийг бас хамт тавилцаж ойлгож ажиллаж ирсэнд чинь бас талархаж байгааг илэрхийлье. Ингээ өнөөдөр бас энд ерөнхий сайдаар одоо мэрэгжлийн ийм хүн орж ирж байгаад талархалтай байна. Тэгээ та улс төржилгүйгээр энэ мэрэгжлийн хүний байр сууриас цаашдаа ажиллаарай гэж коллегийн хувьд хүсэх байна. Эдийн засгийн өнгөрсөн 4 жилийн хүндрэлийг та өөрөө энэ хамтарсан засгийн үед сангийн сайд байж биеэрээ мэдэрсэн хүн. Тийм ч учраас 2015 онд улсын хурлын тогтоол 41-р тогтоолыг эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах ажилд бас оролцсон хүн. Энэ дээр бид макро эдийн засгийг тогтворжуулах богино хугацаанд үр дүнд хүрэх арга хэмжээнүүдийг ч төлөвлөсөн. Цаашдаа төсвийн доктортой байдлаа хангаж экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дунд хугацаанд үр дүнд нь хүрэх олон арга хэмжээнүүдийг ч тусгасан байгаа. Тиймээс та улс төржилгүйгээр энэ эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд гаргах энэ төлөвлөсөн энэ хөтөлбөр суусан арга хэмжээнүүдэд үргэлжлүүлж хэрэгжүүлээрэй гэж хүсэх байна. Ялангуяа экспортыг нэмэгдүүлэх талаар бол олон арга хэмжээ тусгацсны нэг нь бол Япон улстай манай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлцээр байгаа. Энэ бол бидэнд бол экспортын орлогоо нэмэгдүүлэх их том боломж шүү. Энийг хийгээрэй гэж хүсье. Хоёрд эдийн засгийн тогтворжуулалтын урт хугацаанд солонгорсон одоо олон бүтцтэй эдийн засгтаа болыг санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Манай хөтөлбөр дотор та бидний бас хамтраад оруулсан санхүүгийн салбарын олон хууль зүйн орчныг сайжруулах гэсэн юм орцсон байгаа. Тэгээд эдийн засгийн байнгын хороонд өргөж байсан 4 том хуулийн төслийг маань бас дэмжээрэй. Санхүүгийн зах зээлийг 2030 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийн төсөл байгаа. Энэ санхүүгийн үйлчилгээний тухай хууль байгаа. Санхүүгийн зах зээлийг тогтвортой байлгахыг бол хяналт зохицуултыг нь орчныг эргэж харах шаардлага гарцсан учраас энийг одоо зохицуулах зохицуултын том хууль хийсэн байгаа. Энэ дээр бас та дэмжиж хамтарч ажиллана гэж найдаж байна. Хамгийн гол нь гадны хөрөнгө оруулагч нар биднийг үнэлэхдээ манай хөрөнгийн зах зээлийг хардаг. Тэгэхээр хөрөнгийн зах зээлээ хурдхан шиг хөдөлгөөнд оруулж эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлээрэй гэж хүсье. Лондонгийн хөрөнгийн биржтэй байгуулсан байгаа тэр гэрээ хэлцээрээ одоо дүгнэх цаг болсон. Энийгээ дүгнэж урьд нь явуулахгүй бол тэнд байгаа хөрөнгө оруулагч нар та нар хизээ бэлэн болохыг хүлээж яана гэд жилээр хэдэн жилээр хүлээж сууж ин шүү гэдэг үгээ хэлж байгаа. Нэг анхааруулж хэлэх юм энэ хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг төлбөр тооцоо, төвлөрсөн арга хэмжээний төв, тооцооны байгууллага, бирж гээд дандаа бизнесийн байгууллагуудыг зөвхөн сангийн яамны газрын дарга хэлтсийн дарганууд удирдах бизнесийн сэтгэлгээгүй хүмүүс хамаг хөгжлийг ингээд зогсоогоод байдаг шүү. Та бүхэн энэ дээр олон удаа санал солилцсон. Энэ хүмүүсээ бүгдийг нь болиулж тэр удирдах зүйлүүдийг яг цэвэр бизнесийн мэргэжлийн хүмүүсээр нь бүрдүүлж өгөөрэй гэж хүсье. Эцэст нь даатгалын салбар бол Монгол улсын засгийн газар дээр ирэх олон эрсдлийг даадаг том салбараа. Энэ том салбарыг бид нар засгийн газрын зүгээс даатгалын үндэсний одоо нэгдсэн дата бааз бүрдүүлэх юм дээр нь дэмжих шаардлага байгаа шүү. Энийг анхаараарай. Мөн Завхан аймгаас сонгогдсон нэр гишүүний хувьд орон нутгатаа ялсан цорын ганц аймаг. Тэгээ энэ аймгийн маань засаг даргын хурдхан шуурхай томилоод өгөөрэй гэж хүсье. Яагаад гэвэл орон нутагт хийх ажил их байгаа гэж түрүүн санж битүү гишүүн хэлсэнтэй санал нэг байна. Тэгээд танд амжилт хүсье. За баярлалаа. Одоо хүрвд